Дараагийн танилцуулгыг цахим хэргийн хөдөлгөөнийг нэвтрүүлнэ гэдэг энэ зорилтын танилцуулгыг нийслэлийн иргэний иргэн давзаалдах шатны шүүхэн шүүгч ажлын хэсгийн гишүүн даваад орж танилцуулна. Таныг урьж байна. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ баг миний зураг байж магадгүй. Ер нь бол бас бодит нөхцөл байдал бас иймэрхүү байгаа тийм үү. Тэгэхээр бодлогын баримт бичгийн зорилт хоёр хэсэг болвол дотроо 6 дэд зорилттой. За авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол 13 байгаа. Дэлхийн улс оронд бол энэ цахимж хууль явц тэр тусмаа шүүхийн байгууллагын цахимж хууль явц бол энэ хэргийн хөдөлгөөн цахим хавц тэргийн одоо энэ үйл явцыг нэвтрүүлэхдээ бол бас улс орн өөрснийхөө онцлог за их зүйн орчинд нийцүүлээд бас янз янзаар ангилж үздэг юм билээ. За бидний хувьд бол энэ цахим одоо хавц тэргийг нэвтрүүлэх тал дээр бол ерөнхийд нь бол 3 хэсэгт бол авч үзэж байгаа. За эхлээд бол за шүүхэд цахимаар одоо мэдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх буюу e-файл гэж. За энэ дээр бол шүүхэд одоо цахимаар нэхэмжлэл гомдол хүсэл тайлбар гаргах, за нотлох баримтыг бүрдүүлэх цахим хавц тэргийг бий болгох гэж. За тэгэхээр бол яг энийг бас энэ танилцуулгын төгсөл рүү арай жоохон дэлгэрүүлээд жоохон практик тал руугаа за тэгээд бас хууль эрх зүйн орчинтой нь холбоод ярихыг хичээнэ. Яагаад тэгэхээр энэ дээр бас шүүгч нарын маань төлөөлөл ерөнхий шүүгч хамгийн газрын дарга нар байгаа учраас за дараагийнхан дугаарт бол за энэ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны цахим удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ гэж. За e-case management энийг бол дотор нь бас бид хоёр ангилж авч үзэж байгаа. Эхлээд бол энэ цахимаар үүсгэсэн хэргийн хавц тэргийн оролцогчд өөрснөө тухайн цахим хавц тэрэгтэй өөрснөө за энэс цахимаар танилцаад явах. За тэгээд тэр цахим хэргийн удирдлагаанд өөрснөө оролцох хяналт явах нэг. А нөгөө талдаа бол нөгөө хэргийн хөдөлгөөн одоо хойрол бүртгэл хяналт за шүүх бүрэлдэхүүн томилох за шүүхийн үйлчлэгийн мэдээллийн урсгалыг бий болгосон ийм цахим одоо хэлбэрийг бий болгоно гэж. За энэ бол илүү нөгөө шүүгчийн туслах шүүгч за хамгийн газрын үйл ажиллагаатай холбоотой. За мөн дээр нь үүн дээр бас нэг зүйл нэмээд хэлэхэд бол одоо бид нар бол одоо хэрэг хянан шийдвэрлэхдээ нөгөө цаасан суурьтай нотлох баримтан дээр бол ажилдаг. За шүүгч нар бол ялангуяа ээдрээ төвхтэй олон хавц хэрэгтэй маргаан дээр бол хөвлж гаргаж ирээд ингээд өнгийн балаар цаасаар зурдаг тийм ээ. За шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт. За энэ болгон дээр нь бол бид нар тэмдэглэл үлдээд ингээд явдаг. А үүнийг бол технологийн шийдлийг ашиглаад за жишээлбэл одоо хэргийн төвөр хийх гэсэн цэс рүү ороод за ингээд тэмдэглэл хөтлөх, за скрин марк ашиглагч гэдэг юм уу, хайлтын одоо чеклист ажиллуулах гэдэг юм уу. Жишээлбэл 250 хуудастай 10 хавцас 2500 хуудас хэрэгээс аль хэдгээр хуудас нь чухлын гэдгийг хайж олох. За тэр бол үндсэндээ үүний цаана бол нөгөө шүүгчийн ажлыг хөнгөвчлж байгаа ийм чухал асуудал. За тэгээ бүр цаашлах юм бол өөрөө нөгөө шүүгчийн хууль хэрэглээний одоо хонол арга зүй мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэрийг бичих ур чадварыг дээшлүүлэх. За мөн цаашлаад тэр шүүхийн практикийг судлахад чиглэсэн одоо хайлтын систем бүхий мэдээллийн санд холбогдох гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол энийг бол авч үзэж. За дараа нь бол e-court room буюу шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжийг дээшлүүлнэ. За энэ бол цар тахлын үед бол бид нэр туршаад явчихсан. Тэрнээс ч өмнө бол зүүн программыг ашиглаад сургалт эдрийг хийгээд явжсэн. За энийг бол улам сайжруулна. За твшилт тоног төхөөрөмжийг бол нэвтрүүлнэ. Дууд өрсний өндөр нягтралыг бол сайжруулах ийм зүйлинд бол яригдчих. За дараа нь бол дэд зорилтод бол энэ мэдээллийн цахим одоо мэдээллийн сан хөгжүүлж за мэдээллийн ил тод хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх. За дараа нь бол энэ шүүхийн захиргааны үйл ажиллагааг одоо сайжруулах. За мөн дүүнчлэн энэ эвдрүүлэн зуучлалын одоо үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх гэж байна. За жишээлбэл энэ дээр бол одоо бид нар бас эвдрүүлэн зуучлалын тодорхой одоо хэрэг маргаан дээр бол эвдрүүлэх ажиллагаа хийх боломжтой. Одоогийн байгаа эвдрүүлэн зуучлалын хууль дээр бол талууд биеэр гэж байгаа. Энийг цахимаар гэх юм бол за магадгүй энэ гэр бүлийн эрх зүйн маргаантай хэрэг дээр яг цахимаар эвдрэх асуудал жоохон хүндрэлтэй гэж магадгүй. Гэхдээ гэрээний эрх зүйн одоо холбоотой маргаан дээр бол талууд цахимаар одоо эвлэх ажиллагааг хийгээд явах боломжтой гэсэн ийм зүйл хэлж байна. Тэгээ ер нь бол дээр дурдсанаар энэхүү одоо нөгөө цахимаар одоо нэхэмжил гаргах за хэргийн хөдөлгөөнийг цахимаар оролцох шүүх хуралдааныг цахимаар явуулах эдгээрийг ерөнхийд нь бүхэлд нь бол одоо нөгөө цахим хэргийн үйл явц буюу одоо ECP гэж нэрлэдэг байгаа юм л да electronic case process гэж. За тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө цаашдаа
одоо ажиллаж байгаа тэр нөгөө дундын мэдээллийн одоо сан гэж байгаа энэ шүүх, прокурор, цагдаа, шийдвэр гүйцэтгэл энэ сантаа бас цаашаа зарим юугаараа уялдаад явах ийм боломж нөхцөлийг бол хийж байгаа. За бид нар бол бодлогын баримт бичгийн төсөлд санал авсан. За энэ дээр бол давхарцсан тоогоор нийт 134 санал бол ирсэн. Ажлын хэсгийн гишүүд бол нэг бүрчлэл үзэж бол танилцсан. За тэн дээр бол бас хэд хэдэн давхарцсан зүйлүүд гарч байгаа. За энэ бол анхаарал татж байгаа. Энэ юу гэхээр яа харахгүй одоо шинэлэг зүйл. За энэ юу гэхээр нөгөө цахимаар шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, цахим одоо хэргийн материалтай танилцах. Цахим хэргийн архив гэж. За шийдэл хаанаас эхлэх вэ? Одоо яаж эхлэх вэ? За энэ дээр бол жишээ нь иргэний хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх ажиллагаан дээр бол онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгүүдийг цахимаар явуулах боломжтой. За мөн түүнчлэн архины албадын эмчилгээ. За захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх ажиллагаан дээр бол одоо зөрчлийн хэрэг дээр захиргааны хэргийн материалыг захиргааны байгууллагаас цахимаар авах PDF файлаар авч гэдэг юм уу. За энэ улсын бүртгэлтэй холбоотой маргаанууд байна л та. За одоо энэ төр засгийн одоо энэ цахимч хууль явцад бол улсын бүртгэлийн байгууллага нэлээд манлайлж оролцож байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бол энэ улсын бүртгэлтэй холбоотой маргааныг бол захиргааны хэргийн шийдвэрлэх ажиллагаанд бол захимжуулаад явах боломжтой гэсэн энэ агуул. За дараа нь бол эрүүгийн хэн шийдвэрлэх ажиллагаа байгаа. Энэ зөрчлийн хэрэгүүд байна. За мөн хялбаршуулсан журмаар одоо шийдвэрлэх хэрэгүүд гэсэн ийм зүйлүүд байна. Тэгэхээр дээр хэрэгүүдийг ер нь энэ захимжуулах одоо нөхцөлийн эрхтэл нь юу вэ гэхээр нөгөө цахим гарын үсгийн асуудал байна л дээ. Энэ бол нөгөө хувь хүн хуулийн этгээд төрийн албан хаагчийн тоон гарын үсэг гэсэн. Хүсэл зоригийн илэрхийлэл яг эндээс л эхэлж байгаа. Тэгэхээр цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдаад одоогоор 11 жилийн хугацаа болоход нийт 37 мянган цахим гарын үсэг улсын хэмжээнд олгогдсон байд юм байна. За тэгтэл 2022 онд цахим багц бол батлагдаад 5 сарын 1-ээс энэ цахим гарын үсгийн тухай хууль шинжилсэн найруулга одоо ингээ хэрэгжиж эхлээд яг өдийг хүртэх одоо 6 сарын хугацаанд 420 мянган цахим гарын үсэг олгогдсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу хэлж ийм нэхэр цахим гарын үсгийн хэрэглээ хэрэгцээ шаардлага нэмэгдсэн ийм байдлыг л хэлж байгаа. Тэгэхээр хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд одоо цахимаар гарын үсэг зурж одоо ажиллагаанд оролцох, цахимаар мэдүүлэх энэ нь өөрөө нэг талдаа манад шин нөгөө талдаа бас том өөрчлөлт боловч энэ цахим гарын үсгийн хэрэглээ өөрөө манай нийгмийн амьдралд бол хэрэгжээд багадгүй хугацааг өнгөрөөцсөн хууль эрх зүйн орчин аль 10 хэдэн жилийн өмнө уг нь батлагдаад явцсан ийм зүйл байгаа юм л. Тэгэхээр үүний нэг тод шин жишээлбэл надад одоо төрөөс олгосон 4 оронтой нэг тийм тоон гарын үсэг байгаа, цахим гарын үсэг. За 10 хэдэн одоо оронтой бүк готтой. За миний иргэний өмнөхийн санах байд бол байж байгаа. За би бол тэрийг G-Sign аппликейшнээр бол ашиглах боломжтой. За мөн дахиад надад Tritium K компаниас олгосон одоо би өөрөө очиод мөнгө төлөөд авчиж байгаа. Tritium K гэдэг ийм тоон гарын үсэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол би E-Sign аппликейшнээр бол ашиглаж болж байгаа. Тэгэхээр ашиглахдаа токен төхөөрөмж гэж байгаа. E-токен төхөөрөмжөөр ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр E-токен төхөөрөмж гэхэр нэг ийм том тоног төхөөрөмж гэж ойлгох хэрэггүй. Ердөө энэ байгаа байхгүй. Энэ флаш шиг зүйл байгаа. Энэ бол миний тоон гарын үсэг, цахим гарын үсэг. Энэ мэдээллийн цаана одоо энд бол одоо миний хувийн мэдээлэл криптографаар шифрлэгдээд төв сервер дээр хадгалагдсан. Энэ дээр байж. Тэгэхээр би энэ одоо тоон гарын үсгээрээ өнөөдөр ийм Монголиа за газрын захим систем, улсын бүртгэлийн систем, гайлын систем зэрэг 11 байгууллагаас үйлчлэгээ аваад явж байгаа. Тэгэхээр цахим гарын үсгийн ер нь нөгөө гол ач холбогдол нь бол тухайн хүн хуулийн этгээдийг танин баталгаажуулах. За мөн баримт бичигт одоо гарын үсэг зурсан хүсэл зоригийн илэрхийллийг бол бүрэн илтгэнэ л гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг би одоо гарын үсэг зурсан зураагүй, хэргийн материал дээр гарын үсэг зурсан зураагүй, шүүх хуралдааны товоо мэдсэн мэдээгүй гэдэг асуудал бол ерөнхийдөө байхгүй. Яагаад тэгэхээр захим гарын үсгийн одоо нөгөө үсэг нь өөрөө нөгөө цагийн бүртгэлийн системд холбогдсон. Цагийн бүртгэлийн систем нь цаанаа нөгөө сүлжээний цагийн сервертэй ингээ холбогдсон учраас энэ тал дээр бол ер нь асуудал гарахгүй гэж. Тэгээ ер нь бол энэ тоон гарын үсгийг бол нөгөө нийтийн түлхүүрийн дэд үтст хамаарах зөвшөөрөл бүхий одоо хуулийн этгээдээс олгож байгаа. Одоо бол яг 4 байгууллага, нэг нь төр, тэгээ 4 аж ахуй нэгж байгаа байхгүй. Одоо Момпас байна, Tritium K гэж. Тэгэхээр цахим гарын үсгийн тухай хуулийн 5-2-т хүн хуулийн этгээдийн одоо цахим гарын үсгийн тоо хэлбэрт хязгаар тогтоохгүй гэж заасан. Энэ юу хэлж ийм нэхэр 10 гарын үсэгтэй ч байж болно. 5 гарын үсэгтэй ч байж болно. Би бол чинь одоо 2 гарын үсэгтэй байгаа байхгүй. За би 10 гарын үсэгтэй байлаа гэхэд
иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлээ гаргачлаа. Тэнд эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх ажиллагаад дахиад нэг өөр гарын үсгээрээ гэрчийн мэдүүлэг өгчлөө. Одоо эргэж ирээд одоо энд нэг эрх үүрэгтэйгээ танилцчлаа гэхэд энэний цаана нэг л хүний мэдээлэл байна. Энэ чухал. Түүнээс биш одоо юу гэдгийг энэ 10 гаруй хэсэг гэдэг энэ угаасаа хууль төсөөд нэр нь хязгаар тавиагүй. За ингээд дараагийн дугаарт нь ингээд ерөнхийдөө цахимаар мэдүүлээд хэрэг хян шийдвэрлэх ажиллагаанд гарын үсгээ зураад ингээд цахим хэрэг бий болчлоо. Одоо яах вэ? Тэгээ үүний цаана бол хувь хүн байгууллагын маш их мэдээлэл байна. За хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар бол шүүхэн нөгөө мэдээлэл хариуцагч болчихж байгаа. Тэгэхээр мэдээлэл хариуцагч нь мэдээллийн эзний зөвшөөрлөөр хууль заасан журмын дагуу за мэдээллийг бол цуглуулна, боловсруулна, ашиглана. Тэгэхээр энэ их мэдээлэл цахим одоо хавц тэрэг дата баазад хүний хувийн мэдээлэл за мөн одоо үндэс угсаа, шашин шүтлэг, эрүүл мэндийн захидал харилцаа, генетикийн болон биометрикийн одоо хүний эмзэг мэдээллүүд ингээ агуулгдчих. Тэгэхээр энэний цаанаа хүний эрхийн асуудал яригдана. Тэгээ хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо бүрийн эрхийг бол тусгаад өгсөн. За нөгөө талдаа шүүхийн байгууллага нь нийтийн мэдээллийн хил тод байдлын тухай хууль зааснаар бол нийтийн мэдээлэл хариуцагч болж байгаа. Энэ хуулиар бол нөгөө нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үнцийг бол тогтооцсон. Тэгэхээр мэдээж шүүхийн байгууллага бол үйл ажиллагаагаа явуулахдаа тухайн хууль заасан тэр нээлттэй, хаалттай, хязгаартай тэр мэдээллийн ангиллалын хүрээнд бол үйл ажиллагаа бол явуулна. Тэгэхээр энэ олон одоо мэдээлэл дата бааз серверт асуудал гарвал яах вэ? За мэдээлэл устдаж үгүй болох, хүний хувийн мэдээлэл алдагдах, кибер халдлагад өртүүл яах вэ гэдэг нэг юм асуудал. Тэгэхээр ер нь бол шүүхийн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд бол холбогдсон зүйтэй байна. Энэ төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ нь өөрөө нөө интернетийн сүлжээ, албан хэрэглээний сүлжээ, тусгай хэрэглээний сүлжээ гэсэн энэ гурван дэд сүлжээнээс бүрдэж байгаа. 2022 оны 5 сарын 11-ний засгийн газрын тогтоолоор нийт 166 байгууллагыг төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд бол багтаасан. Үүнд 31, 32, 33 дээр шүүхийн ерхий зөвлөл, шүүхийн сахилгаараа улсын дээд гэсэн энэ гурван байгууллага багтаж байгаа. Тэгэхээр дээр дурдсанаар ер нь бол нөгөө шүүхийн байгууллага нь одоо хүний мэдээллийг одоо хариуцагч, нийтийн мэдээлэл хариуцагч, хүний хувийн мэдээллийг хариуцж болж ийн гэдэг утгаараа бол энэ өөрөө кибер орон зай, кибер орчин гэсэн шүүхийн байгууллага. Тэгээ энэ утгаараа бол ер нь кибер аюулгүй байдлын тухай хууль зааснаар за эрсдлийн үнэгийг 2 жил тутам, за мэдээллийн аюулгүй байдлын аудитыг 1 жил тутам. Хэрвээ онц чухал мэдээллийн дэд үтцтэй хамаарах байгууллага байх юм бол 1 жилд одоо тутам одоо эрсдлийн одоо үнэлгийг хийх ийм хуулийн зохицуулт. Тэгэхээр эндээс яг юу хэлэх гээд юм гэхээр ер нь энэ төр засгаас явуулж байгаа энэ цахимч хууль явц эхлээд цахим байдал багцвал батлагдсан. Энэ дижитал шилжилтийн эрх зүйн үндэс нь бий болчихсон. Аливаа гарч болох эрсдлүүд энэ кибер халдлагын одоо энэ эрсдэл энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг ерөнхийдөө хууль эрх зүйн орчноор бүрдүүлсэн учраас бид нар одоо цаашаа урагшаа алхам хийх ёстой л гэдэг хэлэх гээд байна. За давуу тал юу? За мэдээж бол шүүхийн байгууллагад удирдлага менежментийн шинэ хэлбэр нэвтрнэ. За цаасны хэрэглээ бол мэдээж эрс багасна. За мөн шүүхийн зардал хэмнэгдэнэ. Алстаа за ингээ авилгын индекст бол мэдээж эерэг нөлөө үзүүлэх нь бол дамжиггүй. За иргэдийн цаг хугацаа мөнгийг хэмнэн байгаль орчинд нээлттэй. За ингээд нөгөө шүүхэд итгэх одоо шүүхийн үйл ажиллагаа улам бүр нээлттэй болж нөгөө шүүхэд итгэх иргэдийн итгэл улам бүр нэмэгдэнэ гэсэн ийм зүйл. Тэгээ ер нь бол бид энэ цаасан суурьтай нотлох баримтыг үнэлж хэрэглэж ирсэн энэ олон зуун жил болсон энэ тогтолцоо дадал зуршлаасаа одоо салах өөрчлөгдөх цаг нь бол ирсэн гэж хэлж байна. Шүүхийн цахимч хууль ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллагын энэ дижитал шилжилт нь өөрөө энэ хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чухал арга замуудын нэг юм а гэдэгт бол бид бүрийн итгэлтэй байгаа. Тэгэхээр энд бол одоо шүүхийн одоо энэ цахимч хууль явц энэ хууль эрх зүйн орчин бол маш чухлаа. Улсын их хурлаас бол энэ дээр онцгой анхаарад холбогдох процессын хуульд бол одоо өөрчлөлт оруулна гэдэгт бол бид бас итгэлтэй байгаа. А энэ нөгөө талдаа иргэдийнхээ өмнө хүлээсэн төрийн чиг үүрэг. За мөн дээр нэмээд хэлэхэд бол энэ бодлогын баримт бичиг батлагдаад цаашаа хэрэгжих шатандаа ороод ирэхээр манай шүүхийн байгууллагын ажилчид, ерөнхий шүүгчид, хамгаалын газрын дарга нарын үүрэг оролцоо маш чухал. Тийм учраас цаашид энэ ажилд бол гар бие оролцож итвхийлэн одоо ажилласаа гэж уриалж байгаа. За ингээд бол эцэст нь хэлэхэд бол нөгөө Чарльз Дарвины хэлсэн үг гэдэг те хамгийн том, хамгийн хүчтэй, хамгийн одоо ухаантай нь
тэсэж үлддэг юм а. Харин зөвхөн альва өөрчлөлтөд нийцэж чадсан нь одоо үлддэг юм а гэдэг үгээр энэхүү одоо танилцуулга дуусгая. Баярлалаа.